болож хөлсөн сурагчнаас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нэлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далайн уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугууд. Инхийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөөчлөж энэ яваанасаа гэртих гэрэлт турсамжаар хөвлөе. Асрах тусмаа улам санагдаа 10 жилийн нөхөрлөө дурсахаа аль ч наснаас гэгтгэн нүгүй дүүрэн багын зангаараа ижилтгэе ангийнхнаа хараад хорон дотлох сэтгэл гэдэг жигүүртэй битээ хасад суугааныг нэхэд төлөө үгүйдэх мянган шалтгаантай битээ амьдрах нэгэн замын туршид ангийн нөхдөд гэрэлтүүдэн болдоо ашахалдахгүй нүгэл хивэрэ ахин муцын сэрүүдэг байгаа ангийн андууд хотос маудам бодогдоо хайрын зихэр өдрүүгээ ирэхээ хорвоод хийцээч мартах учиргүй хонгор багын дурсамжаа хөг За дахиад давтаад хэлье. Аа надад айлм өгөө. Саний хүссэн багшаа зориороо амьдрах нэгэн замын туршид ангийн нөхдөд гэрэлтүүдэн болдоо ашахалдахгүй нүгэл хивэрэ ахин муцын сэрүүдэг байгаа ангийн андууд жилийн дараа ангийн хүүхдүүдтэйгээ эргэж уулзах үнэхээр сайхан байна, сэтгэл хөдлөж байна. Ангийнхаа бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Хоёр багштаа бас баярын мэнд хүргэе да. Санаанаас гардгүй дурсамж гэх юм бол баг дундаа ингэж одоо юу байлаа ш. Жижигхэн ховор гэж гардаг байсан. Садаа ширээ цэвэрлэгээ хийдэг. Зарим үед энэ нийттэйгээ юу яа маргалтын цэвэрлэгэн дээр маргалдаад ирэхгүй шавнандаа үлдээд хамгийн сүүлд нь ганцаараа ангиас цэвэрлдэг бол тэр л хамгийн хөвгчлөлтэй үе байсан байна да. Урсамжтай одоо бодоход манай ангийнхнаас ер нь хоолойд өөрчлөгдөв. Бусдаар бүх юм яг хэвээрэл яг л 20 жил өнгөрсөн ч гэсэн яг бүгдээрээ л байх юм байна. Өндөр маш их давталжээ. Тэгээ ер нь бол ихэнх дурсамжууд ер нь бүдэг байгаа ангидаа орж ирээд барыг бас зарим дурсамжууд бас ингэ буцаж ирж байна аюу гоё юм. Энд нартаа шоглож бүснээс тогтоолж исэн үед санаанд гарахгүй шүү дээ. Тиймэрхүү юмнууд нь санаанд гарахгүй. Түүнээс шигчээд мчээд ер нь одоо санаггүй. Тэгээд ангийнхандаа шоглож исэн хотод жагсан зарим ч юм уу боо бодаад тэр үед санаанд гарахгүй. алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимиг хүртсэн 10 жилиг Үнэхээр сайхан баяртай байна. 20 жилийн уулзалт ирээд ангийнхантайгаа уулзаад үнэхээр сайхан баяртай байна. Тэгшээдээ очиж бууз хийгээд гэрт нь хонжсэн дэр дурсамж мартагддаг шүү. За би ч одоо багадаа их зүггүй хөхт байсан. 10 жил дээр тэр цэцэрлэгдэж тэр ер нь их зүггүй хөхт байсан. Тэгээ одоо их л их хүүхэд их дээрлэгдэг байсан да одоо тэгээд нийт одоо надад дээрлэхүүлж исэн ангийнхаа хүүхдүүдээс бас өөчлөсөн яа.
бага насны ангиараа өнгөрүүлсэн дурсамж бүхэн л одоо бүгдээрээ түүх болж бас үлдсэн байгаа харагдаж байна. За манай ангийн хүүхдүүд бас их сайхан төлөвсөн байгаа харагдаж байна. Одоо надаас өксүүлээд нэлээ алтан шагаа одоо анх хоёр хөвчлэн батнасан гэх мэт хүүхдүүд одоо бидний нийлж өмүүлдэг байсан. За одоо харин энэ хүүхдүүд их сайхан төлөвшөөд сайхан амьдрал дээр гараад их төлөвшсөн сайхан ноён нуруутай аав ээж болсон бас харагдаж байна. Өнөөдөр ингээд сургуулаа төгсөөд 20 жил бас болсон байна. Ингээд хуучин ангидаа хурж ирээд зогс сууж байгаадаа бас баяртай байна. Ингээд өнөөдөр бас манай анги хамт олон 20 жилийн хуултанд 20 гаруй хүүхд бас ирсэн байна. Анги хамт олноороо бүгдээрээ олуулан сайхан цуглаж байгаадаа бас баяртай байгаа. Дээрээс нь нийт одоо ирсэн хүүхдүүдтэй болон нийт ангийнхаа хамт олонд 2 багштай эрүүл сайн хүсээ өрөөрөө. Сургуулийн хаалгыг зөвхөн хараа сурагч наасан үлдээ баяртай Хинасны хаудлоогүй юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй би 1983 онд сургуулиуд үргээд Арангаа багш нарын бэлтгэх сургуульд багш мэргэжил эзэмсэхээр суралцаад 1987 онд багш болж төгсөөд тэгээ одоо 40 жил ажиллаж байна. 40 жил ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ шавнар маань миний 4-р ай. Тэгээд энэ ангийг хүлээн авч одоо анхных нь аав өвсгийн заснаас хойш 20 жилийн хугацаа ардаа орхисон байл. Тэгээ өнөөдөр ингээд шавнартайгаа уулзч байгаа энэ баярт өдөр нь одоо маш их сэтгэл өндөр байна. Ангийн маань сурагчдондоос би бүх шавнартай хайртай. Гэхдээ хамгийн их одоо бас багш байхад маань нэг тийм зүггүй сахилгагүй байсан шавнар манай сэтгэл их тод үлддэг. Яг л багштайгаа байнга ойр байдаг. Тэгээд би одоо дөлгөн болдыгаа бол маш их өгүүлэн сандаг. Хүүхэд байхдаа хичээлдээ маш сайн, тийм дүрсгүй, цагаахан тийм хүүхэн дүрсгүй хүү байсан. Тэгээд дунд сургуульд ороод их сайхан дөлгөөхөн гоё төлөвшөж одоо анги хамт олноо манлайлан суралцсан тийм сайн сурагч маань байгаамаа. За бас өнөөдөр би алс хол Америкт байгаа нэг шавьгаа айвих өгүүлэн сансан. За тэр шав маань энэ уулзалтанд ирээгүй байна. За тэр шавь маань нэрийг соёл эрдэнэ гэдэг. Тэгээ багшийнхаа сэтгэл их тод дурсамж үлдээсэн хамгийн хайртай шав маань бас уулзах юмсан гэж их хүсэж байдаг. За тэгээд алс хол Америкт амьдарч байгаа учраас энэ удаагийнхаа уулзалтанд ирээгүй байсан. Ирсэн байх болов гэж их сэтгэл догдолж байсан. Тэгээ бусад шавнар маань ч гэсэн бас багшийнхаа сэтгэлд илүү тод бас дурсамж дүүрэн үлдсэн байгаа. Тэгээ өнөөдөр тэднэртэйгээ уулзаад үнэхээр одоо маш аз жаргалыг мэдэрч байна. Ахын ёсоо мэдэгдэж байна.
анхны борон зүрх сэтгэлд дурсамжуулдаг зургийн цом анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн Отхон үлдэжээ анхны хайрын зүрхийг тогшоо үрдийн дурсамж үнэнч хайрын чамайг дууя чимээгүй асах онжлоо сэнхэн их дурсамж сэтгэл рүү Айхудота ойртмас чамтагын хаад чамтагын хаад чихчилэр асалсаа хугацааг яартай сэнхэн начиж усах нулимсыг таахаа досод дуурлал дуу минь хайр минь ойртнаас нэг хэд амьдралын минь хэлээ хамар хүсэл мөрөдөл дурлал дурсамж бисэргэн тэгээд тэг хонжлуудаар дүүрэн нисэн анд нүхтийн ихэл сэтгэл дурлалгаар хүсэл бүхнийг дуурай. За охтуудтай баярлалаа. Энэ өнгөрөөс харахад бас сайхан байна. Хүсэл мөрөдлийнхөө зүг бид хамт гисэн хизэж бид Мартагдчихгүй гоё уулзалт болсон. Одоо яаж салнаа л гэж бодчих. За маш өндөр байна. 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзахад үнэхээр сайхан байна. Ангийнхантайгаа ингээд бөөндөө уулзаад би бинийгээ хараад баярлалаа. Өөрөөл багынхаа гоё адал явдал багтаа болж исэн юмнуудаа яриад тэгэл айгу ад жаргалтай байна. Яг салахад угаасаа айгу өвгөө идэв штэ. Тэ. Жохон гониг төрдөн штэ. За ингээд 10 жил нэг ангид суусан. 10 жилийн ангийнхандаа маш их хайртай шүү. Та нарын минь ажил үйлс бүтэмжтэй амьдрал нь ад жаргалаар дүүрэн мартчихгүй тусамжуудаа үлдээж хамгийн гоё хөгжилтэй байсан гоё жаргал золонгоо ярьж хамаг юмаа ингээд ярьж өнцлөө 2 хоног тэгээд тусгалтай сайхан байна гоё юм л гэсэн. Тэр уулын оройд нэг бид нэг ангиар гарсан тэн дээр амар гоё турсамжтайсэн нөгөө бүтээрээ бантан идээд ном амралт руу хоол оруулахгүйгээ тэгээд бид нөгөө уулын оройд очиж бантан идсэн тэр бас амар гоё л. Ер нь би энэ нөмөр төшигтэй би энийг айгу хайрлж байдаг ангийнхандаа тэгээ ад жаргал хүсээд ер нь бол 10 жил гэдэг чинь ер нь 10 жилийн дурсамж гэдэг чинь те ер нь хүүхд ахуй насанд ингээ үлдсэн ганц дурсамж маань учраас тэгээд ангийнхандаа хайртай шүү л гэж л. За анги хамтлагуудаа бол одоо маш их баярлалаа. Тэгээд ангид тэгээ 20 жилийн дараа баярын мэндэ сайхан хэмдэглэлээ. Тэгээд хамт олондоо ирээлэг саруу сайхан юу сансан 9 цагаан хүрсэн сэтгэгчний мөртгөлтгой анхны А үсэгтэй 1-р ангийн эхний хичээл тэгээ хоёр багшийнхаа
хоёр багштайгаа уулзсан торгон мөч бол их гоё байлаа. Тэгээд хоёр багштай анхны заасан анхны дурсамж хичээл энэ бүх мал гоё байсан. Хуучин дурсамжуудаа санаад инээж хөхрөөд маш хөгжилтэй байлаа бүгдээрээ. Тэр яг нөгөө 10 жилийн охтууд яг бамдар хэмрээ байхгүй. 20 жилийнхаа уулзалтаар тий ангийнхаа найзуудтайгаа гоё хүүхэд насаа дурсаад яг хүүхэд юм шиг байж чадсандаа амар их жаргалтай байна. Тэр ангийнхаа найзуудтай бүгдөөрэнд нь баярлалаа. Хайртай шүү та эдтэй. 25 жил дахиад 30 жил 35 жил 40 жил хамтдаа тий хамтдаа бай. Тэгээд Японоос нэг найз байна. Тэгээд Америкаас бас манайгийн найз ирсэн. Тэгээд тэр хоёртой ер нь 18 жилийн дараа уулзж байгаа. Бусд нь бол Монголд байгаа болохоос тодорхой цаг хугацааны дараа уулздаг. Тэгээ би нөгөө хоёр эмэгтэй найзтайгаа Жавсан дулаан оюунгойтой уулзъя гэж маш их хүсэж байсан. Тэгээд хоёр найзтайгаа маш их гоё ингээд хайпи байлаа. Тэгээд бүгднтэй нь гоё байлаа. Гэр бүлийн найзууд ч юм уу бүх зүйл дээр ингэж гар хөлөө барилдаад ингээд бүх зүйл дээр найзууд хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ би одоо 20 жилийн уулзалтанд юу гэж ойлгож байгаа вэ? Хүний амьдралын хамгийн сайхан найзууд 10 жилийн найзууд тохоо нэлс найзууд юм байдаг юм байна. 20 жилийн хугацаанд үнэн саак байлаа. Найзуудаа чин сэтгэлээсээ баярлаа. Дахиад одоо магадгүй 10 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа ч юм уу уулзахдаа бид нар яг энэ бид нар элэг бүтэн инхтэн уулзахын бас өлзөтөрөлөг найзуудаа өргөмөр. Тэгэхээр 20 жилийн дараа зарим нь бас байхгүй болсон байдаг юм байна. Өнөөдөр бас 10 жилийн дараа найзууд бүгдээрээ элэг бүтэн байхыг би үнэхээр чин сэтгэлээр хүсэж байна. Тэгээд бас тэнгэрт байгаа найз нас өнөөдөр бид танд байх гэж байна. Тэгэхээр бүгдэнд нь 20 жилийн байр энэ дөргийг баярлалаа. Зөндөл одоо шагнал урамшуул зөндөл авч ирсэн. Гэхдээ энэ бол хамгийн нандин ах. Хоогны дуу олзож дурсамж ойрхон он жил өнгөрсөж нөхөрлөлд мөх гэж байна. Тэгээд 1926-аас 2026 гэж. Хитэж би нэ орхгүй назмен хэрвэчний оромдаа эндүгүй болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно. Жаргалд омбна найзмин дүрэн олохгүй төрнө хандмин дүрсгүй зангчин мэдхийн хот санаа зовхгүй би дэндүү хитсэн үед чин би бага шүү